архаг хүн төвчлөлийн их үүсвэр тавьж байгаа шалтгаан бол ерөөсөө энэ байна гэж үзээд байгаа. За тэгэхээр энэ юу вэ гэхээр тэгэхээр энэ манай монголчуудын дунд нийтлэг байгаад байгаа энэ зээл гэж. Хит их өндөр зээл авдгаасаа болоод өвчлөлт хүргээд байна гэж. Зарим нь хүмүүс энэтэй санал нэгдэж магадгүй, зарим нь бас эсрэг саналтай ч байж магадгүй. Бас би бас та нарт анхааруулж хэлэх гээд байгаа нь гэхээр надад ирж үзүүлж байгаа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дунд бас байдаг. Миний ойр тойрны хүмүүсийн дунд ч байдаг. Энд тэнд бас би олон жил бас төгснөөс хойш олон ч байгууллагуудаар явж ажиллаж үзлээ. Хөдөө орон нутагч ажиллаа, хотод ч ажиллаа, том байгууллагч ажиллаа. Тэгэхээр ойр тойрны хүмүүст ингээл хараад байхад бас гадуурч гэсэн ингээл ярьж байгаа хүмүүс байна, дунд байна. Энэ зээлнээс болоод энэ бас энэ өвчлөл хүндрээд байна гэдэг. Яагаад тэгэхээр хит их өөртөө дааж давшгүй ингээд зээл авчдаг. Зээлийн дарамтанд орчдөг. Тэгээ энэ зээлийн дарамтанд ороод ирэхээр ерөөсөө өөртөө цаг гаргах тийм зав чөлөөгүй болж байгаа ийм асуудлууд байна. Намайг ингээд сургууль төгсөөл удаагүй ингээд багшийн ажил хийгээд удаагүй байж байхад нэг 6 сар болоод манай байгууллага намайг жинхэлж ирсэн л да. Тэгээд жинхлээл за ингээд жинхэнэ ажилтан боллоо. Ингээд байгууллагынхаа жинхэнэ багш боллоо. Тэгэл нэг удаагүй үндсэн цалин аваад ирсэн чи удаагүй л манай байгууллага төр ингээд банкны зээлүүд. За та тэр банкнд ингээд зээл авах хэрэгтэй боллоо. Ийм байгууллагт ийм цахилгаан барааны зээл авах хэрэгтэй боллоо гэл. Нөгөө баах янз янзын утаснууд эсвэл янз янзын хэрэглээний зээлүүд ингээд гараад ирдэг. Тэгэл энэ зээлүүд ингээд тавигдаад ирэхээр хүн нөгөө нэг гоё сайхан юм уу. За тийм ч уцтай болчих. Ийм ч цахилгаан бараа авчих. Эсвэл ийм зээл аваад тийм юмтай ч болчих гэл. Нөгөө анх утасны зээл, цахилгаан барааны зээллэр тавигдж эхэлжсэн бол явандаа ингээд машины зээл гэл бие биенээсээ дутахгүй гэл янз янзын зээлүүд авдаг. Тэгээ нөгөө эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндэд зарцуулах мөнгө гэдэг юм байхгүй. Байнга нөгөө зээлрүүл нөгөө мөнгө нь яваад байдаг. Сарын цалин авдаг, зээлрүүл ингээд яваад байдаг. Эрүүл мэндэд ингээд анхаарах ямар ч мөнгө зарцуулах мөнгөгүй болсон. Ядахнаа ингээд зөв хоол авч идэх, өдөртөө зөв хоол идэх, зөв сайхан хоол идэх, эрүүл хоол идэх тийм мөнгөч байхгүй. Тэгэл наадзахын бэлэн гой янз янзын гадуур ингээд шарсан хуурсан пришкэж гэдэг юм уу, иймэрхүү түргэн хоолоор өөрийгөө болгодог. Иймэрхүү байдал үүсдэг. За тэгээ дээрэс нь эрүүл мэндтэй ядахнаа жилдээ нэг удаа ингээд эрүүл мэндийн үзлэг онцлогоонд орчих гэсэн тийм боломжчгүй болчдөг. Өвдөж зовлоо гэхэд нөгөө нэг хөнгөн хэлбэрт байгаа эрт одоо шинж тэмдэг мэдэгдэж байгаа үед эмчилгээ хийлгээд нөгөөдхийг анхаарай. Тэрнийгээ бас сайхан болгох чи эсвэл одоо ингээд нуруу өвдөд эхэлээ, нуруу чилж өвдөж байна гэж байгаа хүмүүс нуруундаа эмчилгээ хийлгээд ингээд сайхан болчих гэдэг тийм байхгүй. Өвчнөө нөгөө дисэж дэвчиж явсаар байгаа л хөндрүүлцдэг. Нөгөө цаана нөгөө зээлийн дарамтанд орсоор байгаа. Иймэрхүү байдалд орж шүү. Энэ бол манай монголчуудын дунд нийтлэг ажиглагддаг. Би бас нэг хэдэн жилийн өмнө бас нэг миний удас бас эвдэрчээд бас нэг утасны зээл авч үзсэн л дээ. Тэр тухайн үед бас утасаа ингээд асуудалтай болцоод тэгээд за ингээд шууд ингээд утас авчих гэхээр бас нэг тийм боломжчгүй байгаа гэсэн. Тэгээд бага хэмжээний утасны зээл авсан үнэтэй. Тэгэхэд нэг 600-700 мянган л утас авлуу да нэг. Манай л ингээд байнга л ингээд утас зарж идэг газар шүү дээ. Тэгээд тэр нөгөө зээлээр өгчөөсөн. Тэгээд 600 мянган утас аваад ингээд 2 жилийн хугацаанд эргэлдээ төлсөн чинь бараг сая 700-800 мянган төгрөгийн зээл буцаад төлсөн. Ийм асуудал үүсчихсэн. Гэтэл хүмүүс одоо ганц миний ингээд утас авахд тийм зээл эргүүлээ төлж шүү дээ. 600 мянган утас авчаал сая 500-600 мянган болгоод. Тэгэл гадуур ингээд байнгын тийм зээл авч байгаа хүмүүс бол одоо зөндөө маш одоо олон хэдэн зуугаар байна шүү дээ. Мянгаараа ч байж магадгүй. Тэгэл шин сайхан утас гараад ирнэ. Одоо ингээд янз янзын байгууллагууд одоо тийм утасны тийм сүүлийн загвар гараад ирсэн байна. Та ингээд аваарай зээлээр авах боломжтой. Бараг урьдчилгаа төлбөр төлөхгүй ингээд одоо ав дараа нь төлгөл. Ийм асуудлууд чи ерөөсөө таны ерөөсөө гар дээр авах нөгөө цалин гэж өөрт ч үлдэхгүй байнгын нөгөө ингээд хэрэглээний зээл рүү ингээд оруулсан байна. Тэгээ энээсээ болоод ингээд өвчлөлт хүрэж байгааг нэг гол асуудал үүсэж байна. Та бүхэнд ч гэсэн бас байгаа л байх одоо эргэн тойрныхонд ч юм бас анхааруулж хэлбэл иймэрхүү асуудлууд бас байна шүү. Тэр дан ганц манай Монголд ч бас биш юм билээ. Гадаад орнуудад ч гэсэн бас ингэж иймэрхүү асуудалтай байгаа хүмүүс бол байдаг юм байна лээ. Тэгэхээр нэг ийм юм байна. Тэгээ зээл. За тэгээд бусдаасаа дутхгүй гэдэг хит их тансаг байдал руу ингэж явж байгаа.
тэр тийм хүн ингэсэн байна. Ингээ Facebook дээр ийм хүн ийм гоё юм идэж ууж байна. Тэр хүн тийм гоё юм идэлж хэрглэж байна гэл. Би өнөөдөр ийм машин унж байна. Тэр тийм машин унтсан байж гэдэг юм уу. Тэр тийм гоё газар орцсон байна. Тэр тийм гоё юм өмсөө зөөчж гэл. Бие биенээсээ дутахгүй гэл. Өөртөө тохирохгүй, өөрийнхөө нэг орлогоосоо хэд их давсан зардал ингээд өөртөө үүсгээд яваад байна. Энэ чинь бас өөрөө чинь өвчлөлт хүргээд байгаа юм бас нэг шалтгаан байгаад байна шүү. Тийм учраас өөртөө тохирсон сайхан өөрийнхөө орлогонд тохирсон ч гэдэг юм. За яг хөө зарим хүмүүс ингээд бас зарлага өндөр байх бол бас тэр их хэмжээгээр бас орлого бас нэмэгддэг гэл янз янзын бас логикоор ярьж байгаа хүмүүс бол байна. Тэгтэл өөрийнхөө эрүүл мэндийг алдан хэрэглээ байна гэдэг чинь бас хэцүү үстэй. Тэрнийг бас бодолцож үзээрэй. Ер нь өөрийнхөө эрүүл мэндийг алдан хүмүүс бол тэгдэл юм байна лээ. Одоо тэгэл өвдөж зовж байгаа хүмүүс бол тэгэл гоё сайхан утас үнэтэй машин бол тэр хүнд бол ерөөсөө юу ч шил болдго юм лээ. Би бас энд тэнд бас янз янзын эмнэлгүүдээр бас орж үзсэн өвчин зовлонтой хүмүүстэй ч бас ажиллаж байсан. Эмчилгээгээл анхаарч үзэж байсан. Тэгэл тэд нар бол тэгэл үнэтэй машин бол тэднэрт бол ерөөсөө өвдөж зовцоо хүнд өвдөж хүмүүст бол чухал биш л болдго юм лээ. Тийм учраас өөртөө тохирсон бас өөрийнхөө хэрэглээнд тохирсон ямиг хэрэгжилжээ бол бас эрүүл мэндэд чинь бас нэг талаараа тустай байдаг шүү. Тийм учраас бас энэ талаар бас нэлээд та бүхэндээ бас анхаарал үзүүлэе гэж бодлоо. Тэгээ сүүлд ч гэсэн бас нэг эмэгтэй хүртэл яриа л үлдэн шүү дээ. Ингээл 60-70 сая машин авч унтчаал зээлээ төлсөөр 100 хэдэн сая төгрөгийн зээл төлсөн. Тэгээд эргүүлээ зарах гэсэн чинь бараг 20 хүрэхгүй сая төгрөгийн үнэтэй болцсон байлаа гэл. Тэгээд энд чинь ерөөсөө юу байна гэхээр цаа чинь ерөөсөө эрүүл мэнд өөрийнхөө стресс, сэтгэл санааны хит их дарамтанд орон 100 хэдэн сая төгрөгийн зээл төлчөөл эргээд үлдэж байгаа нь 20 сая төгрөгөл машин тийм л. Тэгээд тэрнийг төлөх хугацаанд 5 жил, 6 жил, 7 жил өөрийнхөө эрүүл мэндийг алдан өөрийнхөө эрч хүчийг нас сайхан залуу насаа баран тэр зээлийг л төлөхгүй зүтгэцсэн байдаг шүү дээ. Тэгэл иймэрхүү асуудал болоод энэ өвчин чинь хүндрээд байдаг гэдгийг бас та нарт анхааруулж хэлье гэж бодоод нэг ийм 5 шалтгааны тухай бас ярьлаа. За өмнөх 4 асуудлын талаар бас тус урд нь бас нэг хэд хэдэн дугаар болгоод ярьсан байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмээд бас энэ хэд их хэрэглээ зээлийн талаар бас та бүхэндээ анхааруулж ярьлаа. За тэгэхээр өнөөдрийн миний ярьсан сэдвтэй холбоотой асуулт, санал, бодол та бүхэнд бас амьдралд чи юу тулгарч байна? Тэр бүхнээ бас хуваалцаарай. Миний ярьсан зүйлдээс та бүхний санаа бодол хэрэг тохирж байна? Тэр талаараа бас энэ доор коммент хэсэгт үлдээгээд өгөөрэй. За тэгээ миний ярьж байгаа энэ зөвлөгөө мэдээлэл та бүхэнд таалагдж байгаа. Цаашид ингээд сонсож миний зөвлөгөө мэдээллүүдтэй хамт байхыг хүсвэл сувгт маань subscribe дараарай гэж та бүхнээсээ хүсэж байна. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа.